өнгөрсөн хугацаанд бол Монгол улс өөрөө төрийн захимжилт ийм Монгол гэдэг сэдвээр маш их сайн үйлчлэгийг цаас хэмнэж иргэдийн зардал чиглэлийг хэмнэж чадсан. Гэхдээ төрийн байгууллага хоорондын уялдаа гэж ойлголт байгаа. Гэтэл тухай байгууллагууд нь өөрөө ганц цахим харилцаа холбоо хөгжлийн яамнаас үл хамааран тусдаа захимжилтыг хийдэг. Тусдаа өөрийн мэдээллийн дүрм журмтай, тусдаа өөрийн мэдээлэл их үүсвэртэй. За үүн нь ямар асуудал дараагийн шатанд үүсгэж ийнэ вэхээр иргэд салбар дамансан төрийн үйлчлэгийг авахд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаасаа шийдвэр гаргагч төрийн үйл ажиллагааг зохицуулахад нэгдсэн мэдээлэл тодорхойгүй байдаг. Янз янзын систем. Зарим төрийн байгууллага жишээ нь Excel-ээс гаргаж ирнэ, зарим цааснаас гаргаж ирнэ, зарим нь бол мэдээж автомат ERP системээс гарч ирдэг. Тэгэхээр энэ хоорондоо уялдаа энэ одоо хангах нь манай дараагийн асуудал болчиход байгаа. За энэ үйл ажиллагааг хийхэд бол ганц засгийн газар гэлтгүй их хурлын харьяа байгууллагууд их хурлын хэмжээнд хийх ёстой. За бидний манай ажлын хэсгийн олд тогтоосноор юу вэ гэхээр ямарваа нэгэн шинжилтийг хийхдээ эхлээд үндсэн суурь идеологи ойлгохгүйгээр ерөөсөө л цаг хугацаанд ашиглаад яаралтай хийх зорилгоороо маш олон худалдаа авалт тендерийг зохион байгуулдаг. Нэгдсэн ойлголтгүй болмоос тэгээд тэдгээр нь хоорондоо уялдаж ажилдгүй. Тэгээд тодорхой хэмжээнд 4-5 жилийн дараа тэрийгэ дахин худалдаа авалт хийгээд болохгүй байна гэж давхарцсан хөрөнгө оруулалт хийгээд үр ашиггүй төрийн худалдаа авалтад яваад идэх юм байна. Тэгэхээр үүнийг одоо Монгол Улсын их хурлын зүгээс ажлын хэсэг төрийн байгуулалтын байнгын ороо инновац зохион бодлогын дэд хороо санаачлаад үүнийг багасгаа анханасаа хийхдээ төлөвлөлтөө ойлголтоо нэгтгэе, зөв төлөвлөе. Энэний суурь асуудал нь эрх зүйн асуудлууд байна, журмын асуудлууд байна, мөн цаашлаад сэтгэлгээний асуудал байна. Энийг нэгдсэн ойлголтод хүрэхгүй бол бид дахин одоо зөв замдаа ортол маш олон өргүү татвар төлөгчдийн мөнгөөр худалдаа авалтууд хийх асуудлууд байна. Бас сэтгэл ханамж тодорхой хэмжээнд хүссэн үр дүндээ хүрэхгүй байх эрсдэл байна гэж үзэж байна.